Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ кино эхлэхийн үн нэвтрүүлгийг манд хүрэхэд бэлэн болсон байна. Та бүхэндээ хүргэх кино бол одоо The Beachy Inside. TV Inside Дотоодгоо үзэсгэлэн гэж орчуулж байгаа тийм. Манай найз өглөө бүр өөр хүний төрхтэй сэрдгийг. Заримдаа эрэхтэй, заримдаа эмэгтэй, заримдаа өвөө, заримдаа эмээ болчихдог. Нэр шүү. Өчигдөр миний гар нүүрнээс минь том байсан. Өнөөдөр хамаагүй жижиг болчихож маргааш ихэд өөрчлөгдөнө. Ганц өдөр гэхээр хитрхи богино байна. Дотоод гоо үзэсгэлэн 5 дугаар сарын 16-ны Бямб гарагт Монголын үндэсний олон нийтийн телевизээр энэ киноны найруулагч одоо юу гэдгийг одоо манайхан ярьдэн шүү дээ. Найруулагч гэдэг тэгэхээр одоо рекламны найруулагч те реклам зар туршлагын гэдэг найруулагч те тусдаа байгаа шүү дээ чинь ингээд кино найруулагч тусдаа те одоо театрын найруулагч тусдаа гэдэг шиг ингэж явж байгаад ерөнхийдөө манай энэ киноны одоо найруулагч бол яг реклам зар туршлага буюу одоо нөгөө нэг entertainment ертөнцийн Тийм илүү бас клип мэлэг талдаа тий. Анхны юу юм бэлээ бүр хэмжээний кино. Гэтэ өөрөө нөгөө анхнаасаа л одоо юу гэдэг клип реклам зар сурчлага байсан болохоор өмнөний үед аягүй мэдрэмжтэй. Одоо бид нар бол ингэж сардаг реклам зар сурчлагыг ер нь баг өнгөөр нь л тодорхойлдог доо нэг юм сэтгэл таатаа өнгө эсвэл нэг юм хурц шийдлийн өнгнөөс ч юм эсвэл клип дандаа тийм байдаг. Гэтэ найруулагч өөрийнхөө чадрын онцлогийг кинонд бас харуулж чадсан. Энэ кино бол ерөнхийдөө өнгөнөр нэлээд сайн ажилласан. Пост продакшн нэлээд сайн хийсэн. Жон Ёлын өөрийн тэр арга барил нь кинонд нөлөөлнө л дээ. Яалтчгүй одоо юу гэдгийг 90 минутын дүрсэн дээр өнгө тавих нэг өөр 3 минутын дүрсэн дээр өнгө тавих нэг өөр илүү чанартай ягдчих болно те. Тэгэхээр 90 минутын одоо энэ кинон дээр бол одоо юу гэдгийг өнгө тавина гэдэг чинь одоо тэр чигээр урлаг болчиход байна те. Тэгэхээр одоо Beachy Inside-ийн хамгийн гол тоглогч бол яалтчгүй найруулагч нь өөрөө мөн. За тэнгуүдээ кино төслийг эхлүүлсэн баг өөрөө нэлээд зөрөгтэй баг байгаа. За одоо өмнө нь болохоор Handmaiden, Clever гэх кинонуудыг кино төслүүдийг хийжсэн баг. Эдгээр болохоор юугаар алдартай нөхөр нэлээд зоримог шийдэл гаргаж за кино төслүүдийг хийсэн гэсэн ер нь тиймэрхүү кино шүү. Тэнгуүдээ энэ кино болохоор одоо юу гэдэг санаа нь ханаас төрсэн бэ гэхлээр киноны гол үүдэл нь бол гадны одоо зар сурчлагаанаас гэх юм уу. Гадны компаниудын болон Intel болон Toshiba компаниуд нь болохоор зүгээр л нэг юм компьютер лаптопоос сурчлага хийсэн. Тэгээ эндээ зориулсан юм богино за Beachy Inside хэмээх 6 ангитай тэгээ 40 орчим минутын юм богино хэмжээний юм веб дээрээ тавь байршуулсан. Тэгэхээр анх санаа нь болохоор яг эндээс гаргаж ирээд энийг бүр хэмжээний кино болгох. Веб драм гэсэн юм шиг үү те. Веб драм гараад. Тэгэл энэ бол зүгээр сурчлагын л зорилттой гэсэн үг. Лаптопоос сурчлагчсэн. Тэгээ энийг кино болгосон. За кино болгохын тулд одоо юу гэдэг Young Film юм бол анх кино төсөл болгоё гэдгийг санаачлагыг гаргаж ирээд за тэгээ манай найруулагч дөгөөд энэ бол кино бүтээл болох замналдаа орсон. За киноны хувьд бол одоо юу гэдэг нөгөө нэг их зохиол гэж ярьж болно. Одоо анх сурчлагаа нь бол Канны наадмаас ч гэсэн Гран При хүртчихсэн. Төрлөөрөө. Тийм, төрлөөрөө тийм зар сурчлагаа байсан. Тэгээд ингүүд энэ концепцийг бол одоо Солонгосын уран бүтээлч нэлээд сайн харсан багч. Энэгээр кино хийвэл гой кино болох юм байна. Энийг л юусоо кино болгочих гэж анх шийдлээ гаргаж ирээд кино болгож телевизэнд амлуулж гаргажээ. Жүжигчдийн хувьд ээж зэрэглэлийн олон жүжигчнийг нэг дор цуглуулна гэдэг бол асуудал тий. Тэгэхээр энэ мэдээж бол цагийн хуваар шахуу явсан. Нэг дор гэхээр ингээ магадгүй үзэгчд ойлгохгүй байж магадгүй. Кино өөрөө за киноны үйл явдлаас хоёлаа жоох ярих юм бол өглөө болгон өөр дүр тесэрдэг залуугийн тухай. Унтаас ирэхээр өнөөдөр юу гэдэг би эрэгтэй хүн учраас эрэгтэй хүний дүрд гэсэн байхгүй хөөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй бүх дүрд. Хүүхдөртлөлт. Тийм, хувирдаг ийм залуу. Тэгэхээр киноны туршаад бол багийнхан бол 123 жүжигч чанга. Яг нэг эрэгтэй хүний дүрттэй 123 өөр төрлийн хүн жүжигчд орж тоглосон. За тэгээд эндээс болохоор 21 нь Солонгосын ээж зэрэглэлийн жүжигчд. Ээж зэрэглэлийн жүжигчд ямар байдаг гэхээр цагийн хуваар одоо юу гэдэг нөгөө талбайн салаг бат гэх юм уу те энийг айгүйх шаарддаг. Тэгээ энэ багийнхны кино багийнхны хувьд хамгийн их толгой өвтгсөн асуудал нь энэс юм билээ. Олон хэсэг юм биш. Тий. Гол нь тэр олон хэсэг юм биш. Тийм учраас нэг дараалалтай дуудана. Ирээд удааж болохгүй те. Удааж болохгүй. Тэгээд
төлөвлөгөөг сайн гаргана, эренгүүт нь гэрэл чийдэн бүх юм бэлэн байх хэвээр тий. Ялангуяа энэ надад нэг кино танд ямар кино санагдаж байна? Коплер. Тэгээ Адам Сэндлер тий. Адам Сэндлерийн нэг юм гуталчиг гэдэг кино гарч ирсэн тий. Тэгээ энэ бол харьцангуй бага дүртэй, нэг 20 дотор тий. Тэгтэл эн чинь бол 123 дүр гэдэг чинь бүр. Адам Сэндлерийн тэр агуулмж одоо энэ хүний одоо энэ киноны тийм ээ. Адам Сэндлерийн тэр кино чинь бараг 1 цаг үеийн кино юм шүү. Адам Сэндлер төрүүлж байгаа. Төрүүлж байгаа. Энэ чинь өөрөө 15 оны кино шүү. Төрүүлж байгаа. Сэндлер их төрүүлж байгаа. Арайд өмнө байгаа. Тэгээд Адам Сэндлер ингэж орж ирчээд одоо энэ кино гарч байгаа юм. Тэнгүүд Buried Inside чинь өөрөө мэдээж нэг хэлэх гээд байгаа санаа байгаа шүү дээ. Гутламсангууд дүр солигддаг те. Гутлан дээр бүх юм байгаад байдаг те. Ичидийн чимшиг те. Ийм юм байдаг зөвтгөлтэй. Энэ дээр болохоор унтаа зэрэхэд өөр хүн болдог. Тэгтээ 18 наснаас хойш болж байгаа үйл явдал. Яг 18-д дагаас хойш ингээд өөр хүний бие сэрдэг болсон. Ээж нь шууд ойлгочих. Найз нь шууд ойлгочих. Найз нь одоо удаан одоо полис нийцтэй ойлгож авч байгаа. Тэгтээ харин одоо хамгийн гол юм нь тэр. Ерөөсөө хайртай бүсгүүтэй тий хайртай бүсгүүгээ яаж хажуутай байх вэ? Өдөр болгон өөр хүний бие давдаг. Тэгээд тий чинь хөгшин залуу хамгийн гол нэрхтээ эмхтэй гэж. Нэрхтээ эмхтэй бүр хөгшин эмгэн хүртэл болж байгаа ш. Болцооны өдөр яг ингээд амар том хүлээ авалтанд очих гээд ингээд тохирсон байсан чинь хөгшин эмгэнийд биенд сэрээд. Тэгэл буцааж унтаал солигдчихосоо гээл. Тэр нөшин өдрийнх нь хамаагүй ерөөсөн унтах төдөд солигдсон. Тэгээд сонирхолтой байхгүй юу бас гой жоохон спойлер ихэд ингэж байгаа байхгүй. Бүсгүүдэд дурлцаад тэнгүүдээ манай гол дүр ячиж байгаа байхгүй. Унтаж болохгүй гээд. Тэр хүнтэй танилцахын тулд маш олон дүр точсон. Ингээд очиод өдөр бол өөр хүн бий тавчих ингээд ярилцаал байдаг гэсэн. Тэгж жагаад нэг айтайхан залуу болонгууд нь одоо яг энэ төрхөөрөө очиод тэр хүнтэй танилцъя гэж танилцаад цуг болцоод орой хоолонд идээд тэгээд яг тэр дүрээсээ гахгүй унтахгүй хоёр юмчдаг байхгүй. Тэгээд яг ингээд унтахгүй байжгаад маргааш нь уулзахаар болоод баг анхны өмсөлтөө хийгээд буцаж явж ирсэн битрэн унтчихдаг байхгүй. Жин хайртай бүсгийн дүр бол Хан Хёжо тоглосон Исүүгийн дүр. За энэ дүр болохоор ямар вэ гэхээр энэ нь бол хамгийн хэцүү. Яагаад гэвэл одоо юу гэдэг киноны туршид 123 өөр хүнтэй. За 123 хүний 21 нь диалогтой гэж байгаа. Үг хэлдэг гэсэн үг кинон дээр 21 өөр дүрийг одоо харж байгаа чи вэ? Тэнгүүт чи одоо яа дахиад нэг өөр хүн байна. Энийг нэг хүн гэж хүлээж аваад за тэр хүнний рүү хардаг тэр хайрын харцанд хിവэрээ сэтгэл нь хിവэрээ байна гэдэг бол энэ өөрөө чанга. Гэтэ энэ бол яг үгүй зохиолын хувьд ч гэсэн чанга байгааз гэтэл бодит байдал дээр бас яг тийм байсан. Яагаад гэвэл өдөр болгон хинтээ тоглох гэж байгааг мэдэхгүй. Өнөөдөр ямар жүжигчин ирээд за ямар үйл явдал процесс өргөмжлөх юмараа өдөр алга өөрт нь ингээд юм сюрприз байсан. Танихгүй 123 өөр хүнтэй сценд орох. Тэр нь бол өөрт нь бас нэг тийм өгөгдөл өгж байгаа л да мэдрэмж өгж байгаа тий. Тэр нөгөө яг багийнхан тэгж ярьсан л лээ. Энэ одоо ингээд нөгөө гаргаж байгаа царайны өгөөлөмж юунууд нь болохоор яг ингээд жүжиглэлт гэхээс илүү яг өөрт нь тулгараад байсан асуудал. Өдөр болгон л яг энэ асуудалтай нүүр тулж байсан. Гэхдээ юу гэдэг тэр залууг яг тэр залуу байна гэж төсөөлж өөртөө хүлээж авах мэдрэмж нь яг нөгөө жүжигчнээс гарч ирсэн уг чадварууд нь. Гэтээ ингэж кино бол ингэдэг штэ. Сценээр нь авдаг тийм үү? Бид нар сүүлийн сценээс ч киног авч магадгүй. Хамгийн боломжит хувилбараараа зургийн одоо юуг гаргадаг. Төлөвлөгөө гаргадаг. Гэтэл энэ киноны хувьд тэгэх боломжгүй байж. Тэгсэнд орвол өдөр болгоно нөгөө гаргаж байгаа эмгтэйгийн үйл явдал чухал байсан учраас зүгээр эхнээс нь дуустал нь хөөж авсан. Ер нь хөтөл үйл явдлын дараалал кино. Тэгэхээр ер нь чангатай. Скрин плеерээ явуулсан. Марга өчигдөр ямар сцен дээр дуслаа. За одоо тэрийгээ санаад тэнгууд нөгөө нэг ирсэн жүжигчд байж тээ. Жүжигчин болгондоо нөгөө өчигдрийн өмнөх дүрийг үзүүлдэг. Яг гэвэл за ийм хүнийг гаргаж байгаа. Энэ хүн юу гэдэг сэтгэл нь хөдлөхөөр ингэж толгоогоо илдэг ч байдаг юм уу? Гарын хилэмж юм байдаг. Кофегоо ингэж тавьж уудаг. Хэдийгээр тэр нөгөө нэг өөр жүжигч тоглож байгаа ч гэсэн нэг л хүнийг гаргаж ирж байгаа учраас хүний нөгөө нэг биеийн хилэмж гэж нэг юм байдаг. Яг нэг хэвээрээ. Тийм. Тэрийг зөрүүлчих болохгүй. Мэдээж юу гэдэг баруун солгоо одоо юу гэдэг хүн болгон солигдохдоо баруун зүүн ч гэсэн солигдчихл байгаа. Гэхдээ яг нөгөө нэг биеийн хилэмжээрээ үзүүлэх тоглолтууд нэг болохын тулд өдөр болгон ирсэн жүжигчин болгондоо за ингэж тоглох юм шүү. Зүгээр гарын авлага гаргацсан байгаа тий. Гарын авлага гаргацсан гэсэн. Тэгээ энэ бол кино багийнхны хувьд бол арын албанд ажиллаж байгаа хүмүүс нэлээд чанга юм байна гэж утсан. За кинон дээр бол одоо юу гэдэг дайн байлдаантай нөгөө маш их массовктой кино биш л болвол
нэг гарын тоото хуруунд багтах гол дүрэн жүжигчтэй ажиллах хэрэгтэй болдог бол энд 120 гаруй жүжигчтэй өдөр болгон кэрлэх ажил болчихж байгаа. Тэгээд зарим нэгнийх нь сцен магадгүй да хідэн ч сцентэй юм бэлээ те. Энэ энүүгээрээ нэлээд онцлогтой уран бүтээл болсон. Тэгээ найруулагчийн хувьд ч гэсэн хамгийн анхны бүрэн хэмжээний киногоо нэлээд чансаас шалгасан уран бүтээлээр эхэлсэн гэж хэлж болно. Гэхдээ энэ нөгөө энийг муудуулж болохгүй байсан. Яагаад гэвэл дэлхийд дахин тэртээ тэрнгүү танигдсан 2012 онд нөгөө нэг одоо уг зохиолын санаа авсан бүтээл гарсан учраас хүмүүс дандаа л тэрнтэй харьцуулж хардаг хэрэг болж юм гэж. Тий. За тэгээд кино маань өөрөө драм, романтик жанрын солонгосчуудын хийдэг жанруудын нэг л дээ. Гэхдээ арай жоохон өөр өнцгөөс тий. Арай жоохон өөрөөр харуулах гэж үзсэн. Хүний дотоод мөн чанарыг харуулах гэсэн тий. Олон янзаар тайлбарладаг л да хүмүүс тэгэл одоо тий хин ч юу ч хийсэн чамаагүй энэ бүсгүйгээл хайрл гээл тий. Олон хүний үгэнд бити ор тий. Хоёр хүн ингээ хоёр бие хайртай л бүх юм болно гээл хүмүүс тайлбарладаг тий. Гэхдээ нөгөө нэг энэ дэр чинь гол урлал гол нөгөө нэг бас нэг дүр маань одоо мод гэдэг дүр байгаа штэ тий. Тэр модын идэллүүд мод гэдэг модоор хийж байгаа. Өөрөө цех хийцэн тий өөрөө үйлдвэр байгуулсан. Тэгээд найзтайгаа хамтраад хийж байгаа. Тэгээд тэр нэг модоор сүлд бөөч хийж өгдөг бас. Тэгээд ерөнхийдөө энэ болохоор ерөөсөө модны тухай яриад байгаа. Тэгээд ер нь яагаад энэ модыг гол дүр тоглуулад байгаа юм бэ тий? Мод яагаад жижиг хэрэглээд тэгж хашиглагадаад байгаа юм бэ? Мод болвол тий ингээд олон ингээл удах тусам ингээл өнгөнөө өрсөлдөөл гандаад ч юм уу те ингээл юм хүрэхэд ингээл өөр болоод илэгдээл те явдаг ч гэсэндээ модны тэр нэг үнэр болон те нэг дотор байдаг үнэр юм л өөрчлөгддөг юм байна л те. Мод бол яг хүн шиг те хүн ингээд дотор талдаа бол яг байгаа. Гатан тал нь ямар байх нь хамаагүй. Дотоод мөн чанар чинь л ингээд байх ёстой шүү. Яг хүнээрээ байх ёстой шүү ч юм уу тий. Модон дээр хэлсэн хилэмжин дээр нэг юм юу ааш тэн нэг юм сэтгэл дулаахан мэдрэмж, дулаахан өнгө тий гэрэл сүдрийг тааруулах хэрэгтэй болсон. Тэгээ энэ киноныхаа туршид бол энийг маш сайн тааруулж чадсан. Бид тэр нөө түрүүн ярьжсэн энэ өөрөө нөгөө анх рекламнаас, клипнээс ажлын гараа эхэлжсэн хүн учраас энэ дээр нэлээд ач холбогдол өгсөн. Тэгэхээр пост продакшны хувьд хүнд нэг юм сэтгэл төрүүлэх нэг юм за дулаахан кино гэж ер нь байдаг шүү. Би бол тэгж боддог. Зарим кино бол нэг айхтар хөт өнгөтэй кинонууд байдаг. Тэгэхээр хүн мэдээж романтик, кино өөрөө романтик. За тэгээд ийм драм учраас ийм дулаахан өнгөнүүдээр кинонд тоглуулж өгсөн. Яг энийгээ ч гэсэн сайхан харуулж өгсөн бүтээлүүд энийг. Бид нар кино уран бүтээлийг харахтаа одоо юу гэдэг найруулагчийн хувьд тийм байсан, зохиол юм байсан гэж ярьж байна. За тэгээд зураглаачийн чадвар одоо киноны туршид бас харагддаг тийм. Өмнө дээр нэмээд киног бас сайн бүтээл болох уугүй гэдэг хөгжим энтер шуун байдаг, хөгжмийн найруулга байдаг. Нэмээд гэрэл сүдэр гэж нэг юм. Одоо өнөөдөр ч гэсэн бит хоёрыг гоё харагдуулах уу, муухай харагдуулах уу гэдгийг гэрэлний өнгө те өнгөний хослол шийддэг ш. Тэгэхээр энэ өөрөө дэлгэцийн уран бүтээл нэлээд өндөр ач холбогдолтой юм бүтээл. Тий. Өнгө ярьсных бас нэг юм хэлэхэд ер нь бол сайн одоо энэ кино хийж байгаа хүмүүс те ер нь бол цугтдаг өнгөнүүд байдаг. Дулаан өнгийг хэдий шаргал өнгө байлаа ч гэсэн энэ дараа нөгөө нэг хүний арьс их сонин штэ. Ингээд байжгаад ингээд сууж байгаа мөртлөө тэнд нэг одоо улаан өнгөтэй юм байх юм бол гэрэлт нэлэгдээд нүүрэн дээр тусчдаг байхгүй. Дараа нөгөө нэг тэр улаан өнгөтэй юг өөр өнгө болгоод ингээд нүүрнэг ч юм уу ингээд нэг өөр болох гээд тэн чинь нэг өнгө тавилт явгууд нүүрнэг өнгөд арьс ингээд нөгөө нэг өнгөөр нь хувраад ингээд яваад идэг жишээ. Тэгэхээр өнгөний тавилт, өнгө тавилт, гэрэл сүдэр гэдэг бол нэн тэргүүнд маш чухал. Одоо яг амийн сүнс юу болгоно л одоо нөө киноны жанр болон өөр ингэсэн өгүүлэмжтэй өнгөтэй болчихсон шүү дээ тий. Энүүгээр харагдчихэв. Тэр их судалгаанууд байдаг кинон дэр ер нь одоо манайхан тэгэл одоо манайхан ч гэсэн одоо кинон дэр их ашиглаж байна. Бид нар нөгөө гадны кино үзэж орчуулгын бүтээлтэй илүү танилцах тусмаа Монголын кино урлаг илүү сайн хөгжинө гэж боддог. Миний хувьд бол одоо хамгийн сайн юм гэж үгтэй магадгүй эхлэж чадахгүй сайн хуулбарлах хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ киноноос магадгүй бас суралцах юмнууд те киночдод бас хараад үзээд иймэрхүү. Гэтэ энэ бол үжээ 2015 оны бүтээл гэдэг чинь дэлгэцэнд гараад нэлээд утцсан кино байна. Яг романтик байдалд оруулаад нэг хосын харилцаан дээр ярьчихж байгаа болохоос биш ер нь хүний дотоод мөн чанар хүн өөрлөг өнгөх юм бол чи яг л хэвээрээ байгаа. Чи 10 жилийн өмнөх тэр яг л хэвээрээ байгаа. Чи энэ жоох хүүхэд байсан те чи яг л хэвээрээ байгаа. Одоо л чи өөрчлөлтөд ингээд болцсон болохоос шүү дээ. За энэ хүү уран бүтээл бол өөрөө
аяг зэрэглэлийн 21 гэж 20 жүжигчин гэж яриад байгаа. За энэ 123 жүжигчин гэж яриад байгаа. Анхныхаа одоо дебютийг хийж штэ. Тэгтээ бүр салбарт нь байгаа мөртлөө яг юм кино салбарт байгаагүй. Бүрийн хэмжээний кинон дээр ажиллаагүй. Богино үед ажилласан байж магадгүй юм CV-н дээр. Бүрийн хэмжээний юм кинон дээр ажиллаж байгаа найруулагчид энэ бол одоо юу гэх юм том нүүдэл хийсэн. Тэр нь энэ нүүдэл нь оновчтой байсан. Хүмүүсийн сэтгэлд сайхан хүрсэн. За тэгээд одоо манай телевизээр гарахад бэлэн болсон байна. За тэгээд хэсэг хугацааны дараа та бүхэн маань Beauty Inside буюу дотоод гоо үзэсгэлэнг одоо хүлээвч үзээрэй. Амралтын өдөр ая дотоод сайхан мэрлэрээ үзэгчтэй. Баяртай. Манай найз өглөө бүр өөр хүний төрхтөө сэрдгийг. Заримдаа эрэхтэй, заримдаа эмэгтэй, заримдаа өвөө, заримдаа эмээ болчихдог. Нэр шүү. Үнэндээ бол би их удаан бэлдсэн юм л да. Таныг хоолнд орох гэж. Яагаад өнөөдөр гэж? Би нэг эмэгтэйтэй 7 хоногоос илүү хугацаанд харилцаатай байж үзээгүй. Энэ анхных нь болж байна. Гэмт хэрэгтэн шиг харагдаа юу? Гэхдээ чи ямар төрхөнд дургүй вэ? Изүү. Ядаж ихчээгээд дутчих. Үрд ингээд үлдэх юмсан. Царай чин солигдолгүй. Энэ хэвээрээ. Ийсүү. Хоёулаа гэрэлх үү? Хүмүүс хайрыг бүх асуудлын шийдэл гэдэг. Бас бүх асуудлын үндэс байж болдго юм. Ганц өдөр гэхээр хитрхи богино байна. Дотоод гоо үзсгэлэн